Би та бүхэндээ дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагааны талаар хүргэдэг U vlog-ийнхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. За энэ удаагийнхаа дугаарыг бид их сургуулийнхаа эрүүл мэндийн төвөөс бэлтгэлээ. За тэгэхээр сүүлийн үед одоо омикрон вирус нэлээд тархалттай байгаатай холбоотойгоор ер нь манай эрүүл мэндийн төвөөс одоо сонсох суралцагчдаа за мөн одоо ажиллаж байгаа албан агчдаа одоо ямар эрүүл мэндийн үйлчилгээ зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. За ер нь одоо манай сургуулийн эрүүл мэндийн төв маань одоо ямар үйлчлэл үзүүлдэг талаар та бүхэндээ товч мэдээлэл хүргэхээр бид одоо эрүүл хавч дислэгч профессорнтой уулзахаар тавлсан байгаа. Ингээд профессор эрүүл хавч минь аль ийш бас хамаагүй нэвтэрч болохгүй. За гарч иртэл нь бүгдээрээ энэ бол яг манай эрүүл мэндийн төвөөс орж ирээд за хамгийн үүдний хэсэг байгаа. Маш олон сайхан цэцэгжүүлэлтийг хийсэн байна. За мөн одоо энэ эрүүл мэндийн чиглэлийн маш олон мэдээлэл бүхий самбаруудыг бас байршуулсан байна. За профессор дислэгч маань амрыг ирээ. За ажиллахтай байна та. За тэгэхээр ер нь за хоёлоо ярилцлагынхаа ихэнд манай их сургуулийн эрүүл мэндийн төв маань ер нь яг ямар чиг үүрэгтэй ажилладаг энэ талаар та бидэнд товч мэдээлэл өгөө. За манай эрүүл мэндийн төв нь амбулаторийн үйлчилгээ явуулдаг. Өдрийн эмчилгээг ер нь сонсогчдод албан агчтай хүргэдэг ийм эрүүл мэндийн төв байна. За тэгээд яг ковидын үед бол бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Тийм. За тэгэхээр ер нь энэ их сургуулийн эрүүл мэндийн төв гэхээр таасаа хэлж байна амбулаторийн үйлчилгээ үзүүлж байна. За мөн одоо бас энэ физик эмчилгээнүүдийг хийж байна тий. За физик эмчилгээ мөн уламжлалт эмчилгээг яг нэг ковидын үед нөхөн сэргээх ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээнүүдийг манай эмчнэр яг тухайн хүндэн тохирсон эмчилгээг цаг тухайд нь хүргэж ажиллаж байна. За тэгэхээр төрийн байгууллагууд одоо 50% ийм одоо ээлж энд гараад ингэж ажиллаж байгаа. Яг бүрэн бүрэлдэхүүнээрээ биш тий. Тэгэхээр ер нь ойрдоо хөдөлгөөн бол бага байна тий. Тийм, ерөнхийдөө бол хөдөлгөөн ерөнхийдөө багсан. Засгийн газрын одоо нэг 1 сарын 12-ны тогтоолоор одоо яг ингэж 50%-аар ажиллана гэсэн ийм журмыг яг баримталж ажиллаж байна. Тийм. За ер нь одоо албан агчдаас одоо сонсох суралцагч нар бол яг амарчаад байгаа тий. Ер нь албан агч нартаа одоо ямар мэдээлэл хүргэж гин за ямар зөвлөгөө өгч гин ялангуяа одоо манай U vlog-ийг үзэж байгаа. Одоо бид нар ч юу нэмчийн зөвлөгөө бол ер нь багтахааргүй хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр ер нь ямар зөвлөгөө мэдээллийг өгч яаж мэдээлэл хангаж ажиллаж байна. За энэ түрүүнд бол бид нэг албан агч сонсогчтой яг цахим хэлбэрээр одоо цахим хэлбэрт бүх юм шилжсэн байгаа учраас цахим хэлбэрт бүх юмыг шилжүүлээд өдөр өдөрт нь цахим мэдээллийг одоо албан агч сонсогчтой хүргэж байна. За тэгээд дараагийн дугаар зөвлөгөө гэх юм бол одоо нөгөө яг ковид тусны дараах нөхөн сэргээх эмчилгээг яг эрүүл мэндийн төв дээр ирээд авах боломжтой, альж цаг хугацаанд ирж авах боломжтой байгаа. Тийм байгаа. За тэгээд манай одоо яг сургуулийн хэмжээнд гэх юм бол маскн дээр маш сайн хяналт тавьж ажиллаж байгаа. Маскн дээрээ цаг тавиад нэг тухай бүрт нь одоо жишээлбэл мисцлийн маск гэдээ бид эдийн зүүдэг маскыг 2 цаг тутамд сольж хэвссэн байгаа. Энэ бол маш сайн даваа тал гэж бодож байна. Таны энэ маскн дээр чи 15-аас 17 цаг гэдэг. Би дөнгөс энэ маск солихдоо цагаа арай бичээгүй юм тий. Тэгээ за маск одоо гараа ариутгах за мөн одоо манай сургуулийн хэмжээнд бол өрөө таслах одоо шаардлага гол заавал орж одоо дараа сахилтайгаа уулзахгүй байх, хоорондоо ч их уулзахгүй байх. Энэ төр гэдэг маш олон одоо журмыг яг баримтлаад хэвшүүлээд явж байна. За энэ хэсэг маань яг эрүүл мэндийн төвийн ямар өрөө вэ? За энэ яг хүлээлгийн танхим байгаа. За энд ингээд сонсогч албан агч хүлээж аваад энэ хэсэгт ингээд эмчнэрийн өрөө яг энэ хэсэгт хүлээлгийн танхим болгож бид нэр ингэж тогтчуулаад яг ийм орчинд бүртгүүлсэн байгаа. Хүлээж авах хугацаанд бас одоо нөгөө яг зовирлаад байгаа юм мартах зорилтоор маш олон цэцэгжүүл энэ тайвшрах яг энэ хэсэгт орж ирээд хүн тайвшрах тийм мэдрэмж төрүүлэх юм гэж ажилласан байна. За тэгэхээр та яг ярилцлагын өмнө тэнд одоо янз бүрийн одоо эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэж байна. Ямар өрөө танхиманд шинэ одоо тусгаарлах өрөөг бас гаргасан мөлий тий. За нийт одоо нэг ковид гарснаас хойш одоо сайдын тушаалаар 456 дугаар тушаалаар сургуулийн хэмжээнд нийт 8 байршилд одоо яг тусгаарлах өрөө байгуулсан байгаа. За яг тэрний нэг нь болохоор манай эрүүл мэндийн төвд одоо яг тусгаарлах өрөөг нэг чигийн урсгалаар одоо зохион байгуулалтаагаар тусгаарлах өрөө за наашаага яваад физик эмчилгээний өрөө за бүр наашлаад яхаа бүх юмний одоо нэг дотор эрхтний эмчилгээ үйлчилгээг явуулах боломжтой яхаа аппарат хүртэл байна. За баярлалаа. Ингээд их сургуулийнхаа сонсох суралцагч албан агч багш албан агчдын эрүүл мэндийн төлөө одоо цаг наргүй ажиллаж байдаг. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Одоо ярилцлагын төгсгөл та манай U vlog-ыг үзэж байгаа хүмүүс зориулж ямар зөвлөгөө өгөх вэ? За нийт одоо энэ блогийг үзэж байгаа
хүмүүст ковидын одоо үед маска сайн зүгээрээ гараа тогтмол хариуцах гараа гэж зөвлөж байна. За баярлалаа, ингээд танд ажлын амжилтыг хүсье. За би та бүхэндээ их сургуулийнхаа үйл ажиллагааны талаар хүргэдэг U-блогийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. Энэ удаагийнхаа дугаарыг бид эрүүл мэндийн төвөөсөө бэлтгэлээ. Манай нэвтрүүлэгт зочноор за манай эрүүл мэндийн төвийн эрүүл ах биш, за тэслэг цолтой Пүрэвсэрэн эмч маань оролцлоо. Ингээд танд маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ U-блогийнхаа дараагийн дугаараар иргэн уулзцгаая. За сая эмчийн зөвлөлнөөр бас U-блогийнхаа төгсгөл та бүхнийг маска сайн зүгээрээ, гараасаа хариуцгаараа халдвар хамгааллын дэглэмээ хамтдаа сахицгаая гэж уриалж байна. Ингээд баярлалаа.